За бид усчууд уулзалтанд хүндэт зочид маань үргэлжлэн ирсээр байна. Одоо та бүхнийгаа Увс нутгийн бахархалт хүү Хөдөлмөрийн Баатар Ардын багш академич Чилхаажавын Авдаг гойтой уулзалж байна. Авдаг улсын хурлын багш гишүүнээр сонгогдсон ажиллаж байсан ийм нэр хүндтэй эрхмүүдийн маань нэг байна. За сайхан урьдчилж байна уу та? Сайхан үгүй. За нутгийн ард түмнийхээ уулзалтанд цаг зав зориулан ирсэнд баярлалаа. Би ч гэсэн одоо оролцож байгаадах баяртай байна. За 100 жилийн түүхт ойн тухай гэдэгт 100 жилийн түүхт ой гэдгийг та илүү онцолж сэтгэлдээ уулзаж. Би бол өөрөө Увс аймгийн 100 ангаас өмнө харьяат хүн. За 1961 онд баруун түрүүнд 10 жилийг төгсөөд тэгээд хоёр төгсөлттэй. Тэгээд Монгол Улсын их сургууль төгсөөд дараа сурч төгсөө. Тэгээд тэрээс хойш Монгол Улсын их сургууль шинэ тухайн технологийн сургуулийн эцэдээ 57 жил ажиллалаа. За яг үед хугацаанд ингээд одоо олон шавь нартай ийм багш хүн байсан. Тэгээд хамгийн одоо яг хэлэхэд 2000-2008 онд Улсын төр наадлын 8 сумыг хариуцсан тэр ардын хурлын 41-р төрөлх хурлын гишүүн байсан хүн. За тэр үед бол харин их онцлог юу юм бэ гэхээр хөдөө орон нутгийн шилэн кабель тавьж холбоожуулсан. За дээр нь бол одоо наадах байх үед удаан гомоос одоо наашаа малчин баруун түрүүнд даруулаад ингээд 8 сумыг өндөр толбосон. Тэр бүгд бол ингээд оролцож явлаа. Тэгээ одоо ингээд олон жил улсуудад ажиллаа. Тэгээд энэхээ хүчинд бол нутгийнхаа сайн сайхан зүйлүүдийг зүтгэсэндээ одоо би бол энэ аймаг дээр байгаа шүү дээ. Тэд балдаргын музей гэдэг. Тэр музейн барилгыг одоо бариулахаар их хурлын гишүүн байх үед нямд орж одоо Эрдэнэ сүрэн гишүүн бид нар хамт хөөцөж төсөв тусгууж тэгээд тэрийг бариулж тэгээд дараа нь одоо миний таньдаг тийм Солонгос улсууд тэр зураг тэр одоо Чингисийн музей юу гэдэг бадрын одоо музей улсын музей тэр бүх одоо жаадуудыг сольж ингэж өгчөөсөн маань юм гомьёотой байгаад байгаа. Тэгээд хамгийн гол нь одоо манай аймаг чинь одоо Улаанбаатараас алцагч гисэн. Тэгээд энэ байгаль цагуурын одоо нэдэг тийм хүнд бэрхшээлтэй ийм нутаг шүү дээ. Тэгэхдээ маш хөдөлмөрч. Манай аймагаас одоо сэлэн ингээд төв аймаг босдод гадуурнуудын сонсоод одоо малчд нь бол авраг малчд. Тариалчд бол авлага тариалч болсон. Ийм одоо сайхан хөдөлмөрч болсон байхгүй юу? За баярлалаа Авдагой. Таныг нутгийн олончин хүлээж байна. Хөдөлмөрч зүтгэлтэй ард түмний бахархал болсон салбарын манлайлагчид өнөөдрийн уулзалтанд хүрэлцэн ирж байгаа. За таныг хүндэтгэлийн зааланд орж байна.